За сонноос подкастаа хамт байгаа бүх сонсогч нартаа баярлалаа. Энэ нүгээ хэлэхгүй их удсан байна. Хэлсэн чинь сайхан байна. Би чи ерөөсөө их өвөөгөөрөө өвөг эцгээрээ омгшоод яваад байгаа хүн шүү дээ ерөөсөө. Би их удаан омгших байх гэж бодож байна. Манай өвөө чинь ямар ч мундаг юм гэж бодлоо. Тийм ээ. Энэ бол таньчихсан өвөө. Чингис өвөө юу? Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн гэдэг үзэсгэлэнгийн талаар одоо би та бүхэнд яриа. Тэгээд миний хувьд амьдралдаа бас маш гоё боломж байсны нэг нь энэ Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн гэсэн үзэсгэлэнг гаргасан Британий гүнгийн цайз Ноонтхотын түүхийн музейн захиралтай ярилцлага хийсэн байгаа. Тэгээд одоо би ямар ч байсан музейн талаарх өөрийнхөө сэтгэлийг хэлчихээс тэгээд захиралтай хийсэн ярилцлага бас хүргэе гэж бодож байна. Ер нь бол Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс энэ захирлаас ярилцлага авсан хүн баг байхгүй ах гэж зүгээр хувьдаа бодож байгаа шүү. Заяа. Тэгэхээр надад их юм нэр төрийн бөгөөд маш гоё зүйл болсон. Тэгээд энэ ярилцлага дээр бол бас маш их юм ярьсан баа. Тэгээд энийг шууд нөгөө аудио синхрон орчуулгатай сонсогч нартаа хүргэнэ. За, ер нь бол энэ үзэсгэлэн хоёр улсын төрийн тэргүүнүүдийн ивэлд ор зохион байгуулагдсан. За, хамтын ажиллагаа, соёлын сурталчилгааны хүрээнд ашигын бус зорилгоор зохион байгуулагдсан. За, Монголын эзэнт гүрэн байгуулагдсан түүхийг харуулахын зэрэгцээ Чингис хаан түүний залгамжлагчид тэв дамсан эзэнт гүрнийг хэрхэн байгуулсныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой гэж ütсэн байна. Чингис хаан болон түүний залгамжлагчид 13 дугаар зуунд Дорноос өрн дахинд Хятадаас газар дундын тэнгис, Умардаас өмнө зүг Орос, Персийг хамарсан авгаа том эзэнт гүрнийг байгуулсан. За үүнтэй дүйцэх эзэнт гүрнийг агуу Александр Эртний Ром хөтөл хинж байгуулж чадаагүй юм. Тэгэхээр одоо энэ түүхэн удаан агуулгыг шингээсэн томоохон баримттай үзэсгэлэн Франц улс төдийгүй бусад орнуудад өмнө дэлгэгдэж байгаагүй гэдгээр маш том онцлогтой. Британий гүнгийн цайз Ноонтхотын түүхийн музейд ийм төр үзэсгэлэнгүүд гэж гард юм байна л да. За өмнө нь болохоор Японы тухай ч юм уу те одоо самурай тухайч гэдэг юм уу ингээд ер нь орны ийм төр үзэсгэлэнгүүд гард юм байна. Гэхдээ Монголын тухай буюу яг энэ Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн гэдэг үзэсгэлэн анх удаага 6 сар гарan баг 7 сар ингэж тавьж байгаа байхгүй юу? Бусад үзэсгэлэнгүүд хамгийн ихдээ 3 сарын хугацаатай л гардаг гэж байгаа. Тэнгүүд манай энэ үзэсгэлэн чи өөрөө тийм одоо урт хугацаанд үргэлжлэх хэмжээний одоо мэдээж нэгдүгээрт үзмрүүд байна те. Хоёрдугаарт түүхэн байгаад байна. Энийг бол үнэхээр ингэж маш сайн ухаж үзэх ёстой юм байна гэдгийг энэ нөгөө музейн захирлууд энэ одоо үзэсгэлэн тавьсан хүмүүс санаачлаад ингээд 7 сарын турш 6 сар гарны турш ингээд тэгээд зөвхөн одоо энэ үзэсгэлэн үзээ зогсохгүйгээр нөгөө соёлын хөтөлбөрүүд миний өмнө дурдсан те соёлын хөтөлбөрүүд бас ингээд явагдаад тэр болгоно хүн дүүрэн ингэж үзэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ үзэсгэлэнгийн бүх үзмрүүдийг одоо багтаасан үзэсгэлэнгийн том зузаан каталог ном гарсан байгаа юм. За тэнгууд одоо нөгөө ямар нэг үзэсгэлэн чинь яаж одоо алдартай одоо амжилттай болсон бэ гэдгийг ингээд мэдээж шалгаруулахын тулд нэгдүгээр ирж үзэж байгаа хүмүүсийн тоо тэ тасалбар авч үзэж байгаа хүмүүсийн тоо за түүнийг дагсан мерчендайз бүтээгдэхүүнүүдийн борлуулалтаасаа мэдээж шалтгаална шүү дээ. Тэнгууд бас түүхэндээ байгаагүй амжилтыг сая гаргасан байна. Яасан гэхээр тэр зузаан каталог ном 3 дахь удаа хэвлэгдэж борлуулагдаж дууссан. Ер нь бол нийтдээ энэ хугацаанд 200,000 гаруй хүн энэ үзэсгэлэнг үзсэн байна гэж байгаа. За тэгээд яг сая намайг очдог тэр 20-21-ний 2 өдөрт бол хүмүүс зүгээр 3 цагаар 4 цагаар очрлож үзэж байгаа. Зүгээр л гадаа нь очрлож хүлээж үзэж байгаа. Үзэгчийн соёл гэдэг юм нэрээ бүр вау. Заяа. Тэр музейд байгаа хүмүүсийн ч тэр наадмыг үзэж байгаа хүмүүс ч тэр зүгээр тоглолт хичээлд оролцож байгаа хүмүүсийн хувьд ч тэр үнэхээр өөр бичлэг үзүүлсэн Монгол хөөмийн хичээлд ингээд 180 гаруй хүмүүс оролцсон байлоо да 2 өдрийн хичээлд. Тэнд ингээд одоо бага насны манай хүүхдүүдтэй ойролцоо насны хүүхдүүд ч гэсэн ингээд явж байгаа хгүй аав ээжигээ дагаад. Тэгтээ ингээд тэр хүүхдүүдэн жишээлбэл бас яг ингээд яваа сурцсан те таалагдахгүй байвал тэнцээ ингээд би таалагдахгүй байна гэж юусэн хэлж байгаа хүүхдний ширхэгч байхгүй заяа. Тэр чинь нэг юм настай хүн ч юм уу залуу хүмүүс ч юм уу хөгжлийн бэрхшээлт ирэх ч юм бүгд ингээ хөөмийн сурах гээд ирсэн байгаа шүү дээ амар сонирхолтой. Тэгэнгүүт
тэнцээ хүүхэд ингээд таалагдахгүй байсан ч гэсэн зүгээр ингээд өөрийнхөө тоглодог тоглоомороо ч юм уу те. Ерөөсөө хүүхэд болго аягүй тийм буддаг зурагтай явд юм байлээ цүгэндээ. Тэгээл жоохон таалагдахгүй ч юм уу сонирхлын татахгүй бол өөрийнхөө цүнхнээс өөрийнхөө будаг номыг гаргаж ирээ будаад сууж ах жишээ нь тэр ингээд бүтэн цагийн хөтөлбөрийг дуусна хинт ч ерөөсөө садаа болохгүйгээр те. Тэгээ тэнцээ нөгөө харгалзагч насан туршигч итгээд бүр ингээ хөөмийн гүн ороод ингээ хөөмөлж сурах гээд ингээ хичээж байгаа байхгүй. Тэгэхээр ингэнгүүт нөгөө нэг багаас нь тэр хүүхдэд үзэгчийн соёлтой ингээд юмд яаж хандах уу, өөрийнхөө дуртай зүйлд яаж одоо ингэж сэтгэлээсээ хандах уу гэдгийг хүртэл ингээл зүгээр тэр хүн хооронд ингээл би мэдрээл бүр вау гэж авч. Би чинь жишээлбэл ингээл хүүхдэд али үзээд ихтэй өглөөд явдаг шүү дээ. Тэгсэн чинь маад чи яг нөгөө юм Чингис хааны музей нээлтээд нөгөө өнгөрсөн жил анх удаа үнгүү музей үзүүлэх өдөр тохиосон чи бүр боо юм болоо өстэй хилэм гарч бараад хүүхдүүд гэлтгүү томчууд нь асуудал гаргаад ирсэн шүү дээ тий. Харин тийм. Тэгэхээр бид нарт сурах юм их байна. Маш хүлээцтэйгээр тэгэл зүгээр ингээ харж хаад 3 цаг очрлоод тэгээд үзчихэд өстэй гоё яана гээл тэгэл тэг жаал бүгдэлтэй бүх зүйлсээ бүр ингээ танин мэдэх гээд бүр ингээ чин сэтгэлээсээ яваад байгаа байхгүй юу. Тэгээд миний бас нэг ярьслага авсан Испаниас ирсэн гэдэг ихч Испани монголчуудынхаа холбоог яг ингээ байгуулад удаагүй байгаа. Тэгээд суралцах юм амар их байна гэдэг ингээ бүр зорж ирсэн гэд. Тэгээд танд юунд таалагдчихж ерөөсөө л энэ гадныхны үзэж байгаа юм байгаа байдал нь. Яаж ингэж юмыг ингэж гоё үздэг, ингэж хүлээж авдаг юм те. Бүр ингээл талаас нь тэрийг ингээл бүр ингээ шимтэж ирж үзэх юм. Тэгээ энэ хүмүүсийг харангуйтай гинт өөрөө амар омогшж байна гэдэг ч аахгүй. Тэгээ надтай адилхан мэдрэмж авсан монголчууд бол зөндөө байсан бахаа гэж би бол тэгж бодож байна. За тэгээ үзэсгэлэн рүүгээ эргээд орох юм бол үзэсгэлэнгийн агуулгыг одоо түүхэн цаг хугацааных нь хувьд нийтийн тооллын өмнөх 2 дугаар зуунаас нийтийн тооллын 14 дугаар зуун хүртэл одоо үзмрүүд нь дэлгэгдсэн байгаа юм байлээ. 7 сарын хүрээнд 7 одоо энэ цаг үед хамаарах байдлаар хүннүг бол хэлсэн юм тий. Эхнийх нь болохоор танилцуулах хэсэг буюу Монголын эзэнт гүрэн ба Францын хаант улстай бас яаж холбоо хамааралтай байсан байж болох вэ гэдэг талаар. За тэгээд хоёрт нь болохоор Чингис хааны өмнөх талын эзэнт гүрнүүд буюу за хүрэл зэвсгийн үеэс 12 дугаар зуун хүртэл. За тэгээд гуравт нь Чингис хаан 1160-аас 1227 оны хооронд. За эзэнт гүрэн буюу 1228-аас 1368 оны хооронд. За Монголын их солилцоо, за шинэ ертөнц ба эзэнт гүрний бутрал төгсгөл хэсэгт нь одоо уус хоорон зай гэдэг ингээд ийм маш гоё ингэж гаргасан байна лээ. Тэгээ би бас бүтэн сайн үзэж чадаагүй. Гэхдээ энэ үзэгсэн чи одоо эх жил практ гарах гээд байгаа шүү дээ. Эх жил одоо Чех Монголын дипломат харилцааны 75 жилээ тохиож байгаа болохоор Чехийн төв музей, Монголын Чингис хаан музейнийхээ хамтраад үзэсгэлэн гаргана гэж ярьж байгаа. Тэгэхээр бид нарт бол үзэх боломж гарнаа. Үзэсгэлэн хариуцж байгаа бүх хүмүүс энэ бол дөнгөж эхэллээ. Одоо энэ үзэсгэлэн бол ингээд дэлхийг тойрж явнаа. Тэгээ хамгийн ихнийх нь одоо яг 7 сард Монголд Улаанбаатар дахь Чингис хааны музейд очих юм байлээ. Үнэхээр шал өөр зүйл лээ. Бидний ингээд нэг илээд өнгөрдөг түүхийн мэдлэг, илээд өнгөрдөг нэг юм омогшолтой илээд өнгөрдөг бахархал биш. Энэ бүр үнэхээр шал өөр одоо төвшөнд Монголын түүхийг монголчуудыг ингэж аваадсан байгаа хгүй. Тэгэхээр энэ үзэсгэлэн ингээд дэлхийн улс орнуудаар ингэж ажиллах. Ялангуяа одоо Чехэд ирлээ гэхэд Чехүүдийн зүгээс монголчууд гэдгийг те энэ ч ажиллаж амьдарч байгаа 12,000 гаруй 13,000 шахан монголчуудыг харах өнцөг бол бүр ингээд амар өөрчлөгдөн гэдэгт би бол бүр асар итгэлтэй байгаа. Тэгээ ямар ч байсан энэ үзэсгэлэнгийн Британий гүнгийн зайд Лондонын түүхийн музейн захирал Бертран Гие гэдэг хүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ сонсгоё, үзүүлье. Oui, ici nous sommes au château des Ducs de Bretagne. Энэ Британийн гүнгийн цайз Лондон хотын түүхийн музей гэдэг газар бүгдээр ингэ сууж байна. Энэ цайз маань өөрөө Францын Британи мужийн түүхэнд төдийгүй Францын түүхэнд одоо маш өндөр ач холбогдолтой том газар байгаа. За энийг болохоор яагаад одоо тийм өндөр ач холбогдолтой вэ гэхээр Британи мужийн одоо тухайн үед нөгөө Францын харьяанд байгаагүй ингээ бие даасан тийм муж байсан Британи нутгийн одоо гүнгүүдтэй удирдагчид ингээ үнийг барьсан боловч 17 дугаар зууны үед одоо Британий хатан хаан Ан де Британи гэдэг хүн одоо Британийн хатан хаан
хаан Ан гэсэн үг тийм. Тэгэхээр энэ хатан хаан маань энэ цайзд бас амьдарч байсан. Тэгээд яг энэ хатан хаан маань Францын хаантай ингэж одоо гэр бүл болж тийм. Тэгээд ингээд хоёр одоо нэгдсэн тийм түүхтэй байдаг. Тэгэхээр одоо жишээлбэл бид нар бүгдээрээ одоо энэ нэгдүгээр Франсуа Premier буюу Францын нэгдүгээр Франсуа хааны одоо яг өргөөнд ингээд бүгдээрээ сууж байна гэсэн. Тэгэхээр энэ бол яг түүх соёлын хувьд одоо маш өндөр үнцэнтэй, маш өндөр ач холбогдолтой одоо тийм газар. За тэгээд энэ цайз маань одоо өдгөө одоо юу ямар үйл ажиллагаатай вэ гэхлээр энэ цайз дотор нь бас юм музей ажилладаг байгаа. Нон хотын түүхийн музей. За нон хотын түүхийн музей маань болохоор Францын яг баруун хэсгийн одоо түүх соёлын газруудаас хамгийн их хүмүүс ирж зорж ирж үздэг тийм том хэмжээний газар. Тэгээд энэ музейд болохоор бид нэр олон төрлийн одоо том зохион байгуулдаг. Мэдээж энэ цайз дотор бол яг энэ Ан де Бротань хатантай холбоотой түүний одоо түүх амьдрал замналтай холбоотой тийм байнгын үзэсгэлэн бол байж байгаа. Энэ байнгын үзэсгэлэнгийн хажуугаар болохоор бас түүх үзэсгэлэнүүд ингээд зохион байгуулж байдаг. Тэгээ бас нэг давтах хэрэгтэй юм юу вэ гэхэлэр Францын түүхэнд одоо 4-р Henri хаан гэж байсан. Henri IV гэж байдаг. Тэгэхээр тэр хааны үед бас яг одоо түүхэн баримт албан бичиг бас хүчин төгөлдөр болж явж байсан. Түүхтэй. Тэгэхээр энэгээр одоо маш Британий түүхэнд төдийгүй Франц улсын түүхэнд маш нэр хүндтэй томоохон чухал газар байна. Тэгэхээр энэ маань бас өөрөө нэг Францын хэмжээнд бас түүх соёлын дурсгалт газраар ингээд бүртгэгдсэн тийм газар байна. Чингис хааны үзэсгэлэн бол хоёр орны ерөнхийлөгчийн нивэлд ор зохион байгуулагдсан. Тэгэхээр Чингис хааны үзэсгэлэнг гаргах болсон шалтгаан бас энэ хооронд замнал нь бас нэлээд урт байгаа шүү дээ. Тийм ээ, маш олон бэрхшээлүүдийг даван туулсан. Тэгэхээр энэ талаар энэ музейд маань бид нэр одоо бараг 15 жилийн өмнөөс ер нь дэлхийн дахина хүн төрөлхтний түүхэнд ингэж нөө гарч ирсэн юм даяарчлалын түүхтэй холбогдлолтой энэ сэдвийг хөндөё гэсэн тийм шийдвэрээ тийм одоо бодлогоор бид нар ингэж ажиллаж байгаа юм аа. 18 дугаар зууны үед маань Нон хот маань өөрөө даяарчлалын одоо бас нэг төв байсан. Яа гэвэл 18 дугаар зууны үед одоо дэлхийн түүхэнд одоо оршиж байсан те барууны орнуудын колоничлалын түүхтэй одоо Нон хот нь өөрөө маш салшгүй холбоотой. Яа гэвэл далайд гарцтай хот учраас тэр одоо боолын 8 гэх те яг нэг худалдаа энэ олон өөр твүүдийг холбосон тэр нэг худалдаан дээр бас их том үүрэгтэй байсан юм хот байгаа. Өөрийнх нь түүх нь. Тэгэхээр энэтэй ингээ холбогдоод бид нар бас 17 18 дугаар зууны үеийн тэр том одоо дэлхийн өөр соёлуудын, өөр твүүдийн, өөр улсуудын тэр нэг хоорондын тэр холбогдлолт те даяарчлалын одоо янз бүрийн хөдөлгөөнүүдийг ингээд судалж бас гаргаж энэ түүхийг бас ингээд хүмүүст нөлөөлөе гэдэг тийм бодлоготой явж ирж байгаа. Тэгээд энэ үеэр бас бид нар 13 болон 14-р зууны үеийн түүхэнд бас яг энэ хүн төрөлхтний түүхэнд маш том даяарчлалын бас хөдөлгөөн байж исэн байх нэ гэдэг дээр бид нар ингээд анхаарсан. Тэгээд тийм учраас бид нар энэ 13 14-р зууны энэ даяарчлал чинь ерөөсөө л энэ монголчуудын түүх учраас энийг бас гаргаж ирээ гэж бодсон юм. Энэ Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн гэдэг энэ үзэсгэлэнг зохион байгуулахад яг энэ зохион байгуулах санаа гаргаад тэгээ зохион байгуулаад нээлттэй хийтэл бид нарт 7 жил зарцуулагдсан. 7 жилийн хөдөлмөр. Тэгээд энэ үйл явц нь өөрөө бас их нарийн төвхтэй байсан л да. Эхэндээ болохоор бид нар Хятадын одоо Хөх хотын музейтэй ингээ хамтраад Өр Монголын Хөх хотын музейтэй хамтарч энэ үзэсгэлэнг зохион байгуулахаар ажиллаж байсан. Тэгээд ингээд ажиллаж явах явцад бол Хятадын засгийн газрын зүгээс бас яг энэ түүхтэй холбогдлоо зарим юмыг нь хэлэхгүй байх, эсвэл зарим юмыг өөрөөр хэлэх гэдэг юм үү те тийм бас нэг тийм одоо хөндлөнгөөс ингэж оролцох те тийм юм гарч ирсэн. Одоо Монголын түүхийг өөрөөр хэлэх нэшнэр өөрсдийн одоо үзэл тааруулж бичих гэсэн бас тийм орлого гарсан. Энэ үүн дээр бол бид нэр одоо үнийг бол эсрэгүүцэж энэ хамтын ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан. Ингээд зогсоох шийдвэр гаргаснаа бол бид нар мэдээж хэвлэл мэдээлэлээр бас ингэж ярьсан. Тэгээд ингээд хэвлэл мэдээлэлээр яриад бас тэгээд нүүдэлчин зам гэдэг манай хамтрагч холбоо бас Монголын албаныхантай ингээ холбож өгснөөр одоо Монгол Европт байдаг те одоо элчин сайдуудаас ингээ холбогдоод тэгээд бид нараас ингээ одоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад ер нь ингээ холбогдож хамтран ажиллая гэсэн тийм одоо анхны суурьуд ингээ тавигдаж гисэн байгаа.
Тэгээ Монголын засгийн газруудтай засгийн газартай ингээд холбогдоод ингээд яриад явж байгаа энэ үзэсгэлэнг босгох одоо үйл ажиллагаа явж байгаа үед бас Улаанбаатарт Чингис хааны яшлал музей ингээд одоо үндэсний манай Чингис хаан музей бас ингээд баригдаад ингээд явж байсан. Тэгэхээр энэ яг үүнтэй ингээд уялдаад тэгээ хамтын ажиллагаанууд бас ингээд одоо зэрэгцээтэй ингэж явсаар байгаа. Тэгээд энэ үзэсгэлэн бас юм аа. Notamment les ambassadeurs m'ont interpellé en me disant écoutez Одоо Чингис хааны үзэсгэлэн мэдээж маш амжилттай зохион байгуулагдаж байгаа тийм ээ. Бүл бүтэн 7 сарын турш одоо гарч байгаа. Бусад төр үзэсгэлэнгүүд хэр хугацаатай гардаг байсныг сайн мэдэхгүй байна. Гэтэ 7 сар гэдэг бол төр үзэсгэлэнгийн хувьд бол маш том амжилт, маш том хугацаа гэж бодож байна. Тэгэхээр яг үүнтэй адилхан Чингис хааны музейн амжилтуудаас бас дурдвал үзэсгэлэнээс tout à fait cette exposition. За энэ үзэсгэлэн маань болохоор ингээд 6 сар үргэлжилж байгаа юм төр үзэсгэлэн байгаа тийм. Үзэсгэлэн маань өөрөө болохоор 2 орны ерөнхийлөгчдийн одоо Монгол болон Франц орны ерөнхийлөгчдийн ивэлд ор зохион байгуулагдсан тийм том арга хэмжээ. Дээрээс нь Францын соёлын яамнаас болохоор энэ үзэсгэлэнг одоо Францын үндэсний эрх ашигын хэмжээний тийм том арга хэмжээгээр бас ингэж тодорхойлсон байгаа. Энэ үзэсгэлэн маань бас яг хэвлэл мэдээллийн хувьд бол одоо маш том амжилт ингээд дагуулсан. Хэвлэл мэдээллийн одоо Франц даяар үндэсний одоо хэмжээний том тэгэл одоо том Парисын тийм юм тусгай одоо мэрэгшсэн тийм хэвлэл мэдээллүүдээр бол манай үзэсгэлэнг 2023 болон 24 онд үзэх ёстой. Заавал үзэх ёстой 20 одоо үзэсгэлэнгийн нэгээр ингэж одоо оруулж тийм одоо сурталчилж явж ах жишээний тэгээ дээрэс нь одоо өнөөдрийн байдлаар те манай үзэсгэлэнг үзсэн үзэгчдийн тавыг л одоо 200 мянга орчим болж байгаа. Яг үзэсгэлэн дуусах үед одоо хэд болохыг сайн мэдэхгүй байна. Одоо энэ чинь дахиад 3-7 хоног дутуу байна. Дээрэс нь энэ 7 хоногт маргааш нөгөөдөр одоо энэ Монгол соёлын хаврын наадам болж байгаа. Тэгэхээр энэ үзэгчдийн тав бас нэлээд өсөх байх гэж бодож байна. Тэгээд дээрэс нь манай үзэсгэлэнг олон улсын үзэгчдээс гадна бас судлаачид одоо түүхийн судлаач мэрэгчлэнгүүд түүхчид бас их үзэж байгаа. Европын олон орнууд түүхчид байна. Бүр тэгэл Хятад, Тайван, Герман, тэгэл Америк маш олон орны түүхчид ирж үзэж бас их өндөр сэтгэлтэй байгаа. Тэгэхээр ер нь бол энэ үзэсгэлэнгийнхаа амжилтыг за хэвлэл мэдээлэлээр бол гайхалтай том амжилттай явж гин гэж бид нэр үзэж байна. За хоёрдугаар үзэгчдийн зүгээс бас те жирийн үзэгчд бол ирээл үзээд одоо үнэхээр гайхамшигтай өстой юу ч одоо урд өмнө юусэн мэддэггүй байсан тийм зүйлийг одоо мэдэж авч байна. Үнэхээр гайхалтай сайхан байна гэсэн одоо эерэг тийм гой сэтгэлүүд одоо маш хүлээж авч байгаа. Тэрнээс гадна бас мэрэгжлийн одоо түүхчид судлаачдын зүгээс энэ үзэсгэлэнгийн одоо агуулга нь мэрэгжлийн өндөр түвшинд байна. Одоо яг үзэсгэлэнтэй холбогдлолтой одоо тэгэл энэ өөрийнх нь одоо бүх одоо мэдээллүүд те тэгээд энэ одоо үзмэр тавилт энэ төргээл одоо мэрэгжлийн түвшинд одоо ямар өндөр чанартай гайхалтай одоо арга хэмжээ үзэсгэлэн болж байна вэ гэдгийг бол бид нар ингэж одоо хүмүүсээс мэрэгжлийнхнээс бас ингэж сонсож байна таатай байгаа. La qualité scientifique et la démarche de l'exposition. Oui, parmi тэгээд энэ үзэсгэлэнгийн маань амжилтыг бас хэмжих бас нэг хэмжээр нь одоо энэ каталогийн одоо борлуулалт энэ каталог маань хэрхэн хүмүүст хүрж ийн вэ гэдэг тийм энэ зүйл байгаа. Өнөөдөр за энэ каталог маань болохоор олон орны олон улсын түүхч одоо соёл судлаач, антропологч гэдэг олон мэрэгчлэтнүүдийн хамтарсан бүтээл байгаа. За Францын түүхч, Монголын одоо алтан ордын улсын мэрэгчсэн Мари Фавро түүхч одоо энэ каталогийг одоо эрхлэн гаргасан. Маш олон эрдэмтэн судлаачдтай ингээ хамтран гаргасан тийм бүтээл байгаа. Тэгээд энэ бүтээл маань түүх соёлын одоо энэ мэдлэгийг жирийн олонд ингэж одоо түгээх зорилготой ийм бүтээл тэгсэн хэрнээ одоо юу гэдэг бүр хит тийм энгийн хэллэгтэй биш одоо тийм яг энэ судлаачдын бас хэллэгтэй тийм агуулгын хувьд бол маш баян тийм том хэмжээний юм бүтээл болсон. Тэгээд энэ бүтээлийг одоо юу гэдэг яг судлаачдын эсвэл ийм эрдэм судлалын бүтээлийг одоо жирийн ерөнхий олон нийтэд ингэж түгээхэд бас те хэр одоо хүрэх бол хүртээмж нь хэр байх бол гэдэг дээр бас бид нэр бас хүмүүс мэдээж ингэж эргэлздэг те ямар байх бол харин гэтэл энэ каталог маань одоо өнөөдөр ингэж маш эрч хүчтэй те одоо үзлэн ингэж нээгдснээс хойш ингэж маш хүчтэй одоо борлогдоод өнөөдөр бид нэр ингэж 3 дахь хэвлэл нь одоо ингээд босох кабинет болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань бас одоо энэ үзэсгэлэнгийн амжилт тийм харуулж байгаа бас нэг том зүйл. C'est un véritable succès de librairie.
Sennas. Сонноос. Sennas. Сонноос.